Сайн сонин сурагч багчуудаа өнөөдөр бүгдээрээ оюуны хөгжил 4-р ангийн сурагчийн 30-аас 36 дугаар хуудсан дахь үгэн тестийн бодлогуудыг судлах болно. Хичээлдээ идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ. Энэхүү хичээлийн зорилго маань сурагчдын үгэн тесттэй танилцуулах, хэл сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой. Үгэн тест нь IQ тестийн нэгэн чухал хэсэг бөгөөд сурагчдын хэл ярианы чадвар, үгийн баялаг, үгсийн утгыг ойлгох чадвар, найруулгын чадвар зэргийг сольж үгээр дамжуулан сэтгэхүйг шалгадаг. Дараах бодлогуудыг бодохдоо дараах зөвлөмжийг ашиглаарай хүүхдүүдээ. Бодлогуудын хувьд өгөгдсөн үгс нь ерөнхийн нэг эхлэлтэй нэр үгс юм. Хаалтт байх цэгүүдийн тоон нөхөх үсгүүдийн тоог зааж байгаа бол тэдгээр үсгүүдийг олж нөхөх зэргээр гүйцэтгэх үйл явцтай. Энэ төрлийн даалгаврууд нь үг үсгийг ашиглан оюун сэтгэхгүй, үгийн баялаг, найруулгын чадварыг сордог. Дараах бодлогуудыг бодох замаар хэл ярианы чадвараа хөгжүүлээрэй. Бодлого номер 1. Үгсийн ерөнхий эхлэлийг олох бодлого байна. Үгсийн ерөнхий эхлэлийг олох дасгалуудад юу, ямар гэсэн асуултад хариулагдах нэр үг, тэмдэг нэрийг олох ёстой. Мөн хаалтан доторх цэгүүдийн тоон, үсгүүдийн тоо зааж байгааг анхаараарай. Энэхүү бодлогоо ажиглаарай хүүхдүүдээ. Хаалтан дотор хэдэн цэг байна вэ? Өөзүүдтэй 2 цэг байна. Хаалтад байх цэгүүдийн тоо, нөхөх үсгүүдийн тоог зааж байна. 1 цэг 1 үсгийг илэрхийлж байгаа бол 2 цэг 2 үсгийг илэрхийлнэ. Дахин нэг удаа ажиглая. Үгийн ерөнхий эхлэлийг бол мөн 2 үсэгтэй задгаа үе байх нэ. Ингэхлээр эхлэл үе нь хаа үе байх нь. Ингэснээр хавар, хаван, халис гэсэн нэр үгс бүтэж байна. Дараагийн бодлого. 2 дахь бодлого маань өмнөх бодлоготой ижил үгсийн ерөнхий эхлэлийг олох бодлого байна. Дараах бодлогоо сайн ажиглаарай хүүхдүүдээ. Хаалтан дотор маань хэдэн цэг байна вэ? Өөзүүтэй 3 цэг байна. За тэгвэл хамгийн тохиромжтой үеийг олцгоё. Багш нь хул гэсэн үеийг бичлээ. Та нарынхтай таарч байна уу? Үгээ хамтдаа бүтээж уншицгаая. Хулан, хулхан, хулуу гэсэн нэр өгүүлж байна. За. Тэр үгсийг бүтээж чадсан хүмүүс маань дасгал номын 30 дугаар хуудсны 3-аас 8 хүртэлх бодлогыг бие даан хийж гүйцэтгэрэй. Бодлого номер 13. Үгийн ерөнхий төгсгөлийг олох бодлого байна. Үгийн ерөнхий төгсгөлийг олохдоо юу, ямар гэсэн асуултад хариулагдах нэр үг, тэмдэг нэрийг олох ёстой. Мөн хаалтан доторх цэгүүдийн тоон, үсгүүдийн тоог зааж байгааг санаарай. Бодлогын хувьд өгөгдсөн үгс нь тул гэсэн эхний үе дээр 2 цэгтэй буюу 2 үсэгтэй үеийг залхан үг бүтээх ёстой байна. Тэгвэл хүүхдүүдээ багшийнхаа хэлсэндээ тулгараа. Багш нь тул гэдэг үе дээр га гэсэн үеийг нэмж уншвал тулга гэсэн үг бүтэж байна. Ингээд бүтсэн үг бүрийг уншихад таммаг, шамнаг, унаг гэсэн үгс бүтлээ. Багштайгаа хамтарч ажилласан хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн бодлогыг ажлын хариугаа тулгаарай. Бодлого номер 14. Мөн адил үгийн ерөнхий төгсгөлийг олох бодлого байна. Би гэсэн эхний үе дээр хаалтанд маань хэдэн цэг байна вэ? 3 цэг байгаа учраас 3 үсэгтэй үе байх нь. За тэгвэл багшийнхаа хэлсэндээ тулгая. Чиг гэсэн үе байх нь. Би чиг, бичиг гэсэн үг бүтлээ. Гарчиг, сүрчиг, хачиг гэсэн үгсийг бүтээлээ. Багштай хамтарч ажилласан хүүхдүүдэд баярлалаа. За, дасгал номын 32 дугаар хуудсны 15-аас 22 хүртэлх бодлогыг бие даан хийж гүйцэтгэж хичээлээ баттгаарай. Бодлого номер 23. Эхний үгийн төгсгөл, сүүлийн үгийн эхлэлийг олох бодлого байна. Эхний үгийн төгсгөл мөн сүүлийн үгийн эхлэл болдог эсхийг олох нь. Мөн хаалтад байх цэгүүдийн тоон, нөхөх үгсүүдийн тоог зааж байгаа бол тэдгээрийг олж нөхөж бичихнэ. Тар гэсэн эхний үе дээр төгсгөл, туу гэсэн сүүлийн үе дээр эхлэл үе болох нэ.
Хаалтан дотор 3 цэг байна. Тэгвэл 3 үсэгтэй үе яагана. Лан гэсэн үгийг багш нь бичлээ. Та нартай таарч гинөө. Тарлан. За мөн лантуу гэсэн 2 үг бүтэж байна. За дараагийн бодлого руу оръё. Бодлого номер 24. Мөн адил эхний үгийн төгсгөл сүүлийн үгийн эхлэлийг олох нь. Хаалтан дотор 3 цэг байгаа учраас 3 үсэгтэй үе байх нэ. Би дан хийгээд багшийнхаа хариутай тулгаарай. Багш нь гай гэсэн үгийг авлаа. Та нартай таарч байна уу? Ингэснээр ам гай болон гайхамшиг гэсэн 2 үг бүтээлээ. Амжилттай бүтээж чадсан хүүхдүүдтэй баярлалаа. Дасгал номын 33 дахь хуудасны 25-аас 32 хүртэлх бодлогыг би дан хийж мэдлэгээ баттгаарай. Бодлого номер 11. Анаграм. Үсгүүдийн байрыг өөрчлөн утга төгөлтөөр тохирох үгийг олох бодлогыг анаграм тайлах бодлого гэдэг. Анаграм тайлах бодлого нь боломж шавах чадвар, үгийн баялаг, сэтгэхүйн хурдыг шалгадаг, мөн сорьдог. За дараах бодлогыг ажиллая. Эдгээр үгсүүдийг ажиллан утга төгөлтөөр үг бүтээгээд илүү зүгийг олох хэрэгтэй байх нэ. Эхний машин дээр үсгийг ажиглахад аль боломжит хувилбараар эхлэхээр байна. Зүйтэй. Хаа үеэр эхлээд хамар гэсэн үг бүтээж байна. За дараагийн машин дээр үсгүүдийг ажиглаа. Хэдэн үсэг байна вэ? 5 үсэг байна. Тэгвэл боломжит хувилбарыг халтгая. Уушиг гэсэн үг бүтэх үнэ. За 3 дахь машин дээр үсгийг ажиглая. Зүрх гэсэн үг бүтлээ. Хамгийн сүүлийн буюу 4 дахь машин дээр үсгийг ажиглаарай. 5 үсэг байна. Ямар үг бүтээж болох вэ? Дэлхүү гэсэн үг бүтгэнэ. За уушиг, зүрх, дэлхүү буюу дотоод эрхтний нэршлүүд байна. А хувилбар маань гадаад эрхтний нэршил учраас илүү зүг байх нэ. Бодлого номер 12. Мөн адил анаграм тайлан илүү зүгийг олох бодлого байна. За эдгээр үсгүүдийг ажиглахад томоор бичигдсэн байна. За оноос нь нэрийг томоор өчтөг, мөн хүний нэрийг томоор өчтөг. Тэгвэл ямар үг бүтэх вэ? Эхний үг Батхүү гэсэн хүний нэр бүтгэхээр байна. 2 дахь үг маань Батболт гэсэн үг бүтлээ. За багшийнхтайгаа тулгыг 3 дахь үг Найдмад Дамдан гэсэн 2 боломжит хувилбар байх нэ. За эдгээр үгийг бүтээсний дараа бид бүхэн илүү зүгийг олох ёстой. Зүйтэй. Найдмад Дамдан гэсэн үгс нь илүү заах нэ. Учир нь А хувилбар маань Батхүү, Батболт гэсэн ижил нэртэй мөн ижил үсгээр эхэлсэн байна. За дараагийн бодлого. За эдгээр бодлогыг бодоход утгыг мэдгүй үгсийг баруун гарт байршуулсан интернет их сурвалжууд болон тол бичиг ашиглан сурагчдад тайлбарлана. За яаж зөвлөлийн монгол хэлний товч тайлбар төл цахим хувилбар. Монгол хэлний зөв бичих дүрмийн журмсан төл цахим хувилбарыг ашиглаарай. Өнөөдрийн хичээлээр үтсэн бүх бодлогыг баттгаад Genially програм руу орон үгэн тест бие даан гүйцэтгэх дасгалыг хийж гүйцэтгэхээрэй хүүхдүүдээ.